За сайн байцгаана уу. Ингээд энэтхэгийн далаад байрладаг Африкийн алслагдсан улсуудын нэг болох Коморос буюу Коморын арлууд улсад ирсэн. Тэгээ энэ улсын талаар бол гадны иргэд одоо төдийлөн сайн мэддгүү, очтгүү тэгээд алслагдаж тусгаарлагдсан юм шиг одоо маш сонирхолтой ийм нууцлаг улс байсан. Тэгээ намайг дөнгөж одоо газардаад нисэх буудлын иммиграшны ажилтнанд паспортаа шалгуулж явах үед бол нисэх буудал дээр мань бас тог тасарч намайг угтаж авсан. За сайн байна уу манайхаа ингээд өдөс шөнө өрөө Коморос гэдэг thank you so much. Коморос гэдэг улсад ирлээ. Тэгээд нисэх буудлын маань бас тог ингэж тасарч сая буцаж ирээд тэгээ ерөнхийдөө юм их бат харанхуу нэг ийм газар байна. За одоо тэгээ байж байгаа дутхгүй хөргөжлүүлээ. За тэгээд энд бас шатхууны хомсдол ихтэй тул бол бензин шатхуун бол одоо маш өндөр үнэтэй. За мөн бол одоо зарим колонкууд бол бензин байхгүй хаалгаа барьсан одоо ийм нөхцөл байдалтай байсан. За мөн тэгээ гадуур явхад бол ингээд мастер болон виза карт за онлайн төлбөр тооцоо хийх бол ямар ч боломжгүй. Тэгээ банк болон банкны ATM байсан ч гэсэн бол одоо бүгд ажиллахгүй байсан нь над тус жоохон хүндрэлтэй байлаа. Ингээд энэхүү бичлэгтэй минь хамт банкны хүүгээс 2 дахин өндөр хүүгийн өгөөж хүртгийг санал болгож буй Тэнгэр Капитал үнэт цаасны компани. За мөн дэлхийд тэргүүлэгч одоо бүхий л брэндийг албан ёсны эрхтэйгээр борлуулдаг PC Mall. За мөн гэрээн бүртгүүлээд тогтмол орлоготой болох боломжийг танд олгож би гэр бүк тантай хамт байлаа. За өрөөндөө орж ирсэн ингээд энэ чинь нэг юм гөрвөл гүүгээд за нэг ийм газар орж ирлээ. Тэгээд энэ нэг ийм багхгүй юу? Эрчим хүчний одоо байнгын хязгаарлалттай ийм улс. Тэгээд одоо миний энэ асж байгаа гэрэл мөрөл бол энэ нөгөө нарны эрчим хүчээр одоо ингээд ажиллаж байгаа. Тэгээд манай хост хэлсэн. Тэгээд шөндөө бол тоггүй өдөртөө бас ингээд тоггүй байх нь дийлэнх байдаг. Тэгээ ер нь бол бүх үзүүлэлтүүд нь бол нэлээд хэцүү. Бас жоохон төвхтэй л улсад ирсэн. Тэгээд одоо маргаашнаас тэгээд нэг хөтөч мөтчээ ирэхээр гараад улстайгаа танилцдаг. Би бол яг үнэн хэрэгтээ одоо яг ийм улсуудаар явхаас тэ үнэндээ хаширч байна одоо яаж ингээд 5 хоног. Одоо энэ яг ингээд камер зүгээр харагдчих магадгүй. Гэтэл бол яг ингээд муухай чийг үнэртэй л энэ амтантай байх нь бол андшгүй байна. Одоо энд ингээд ийм шумуул байна шүү дээ. Тэг өгцөн шумуул. За тэгэл энэ чи одоо чангааштай ингээд ийм газар чи 5 хоногт л тэг гадуур гараад бол олигтой хоолунд байхгүй нь ойлгомжтой юм байна. Нэлээд сонин газар байна. Сая ингээд харанхууд ингээд камераар бичих харагдахгүй болохоор би битсэнгүү тэгээ маргааш бичлэгээ үргэлжлүүлээ. 0 руу орж ирлээ. Ингээд аалцсан чи. Тэгэл энэ бол битүү шавжтай газар юм байна. Хөрөнгө оруулалтаар үнцнийг бүтээн. Тэнгэр Капитал үнэт цаасны компани. За өглөөний мэнд ингээд шүн нэг жоохон шумуул дүнгэлээ. Устаараа гайгүй тэгээд амарлаа. Тэгээд одоо гадуур гарч эхэлж байна. Бонжоо. За тэгээд бонжоо. Ямар хөө одоо аашаашинтай хүмүүс байдг юм болоо бүү мэд байна. Тэгээд энэ нөгөө дэлхийн хамгийн бага гадаад иргэд ирдэг улсуудын нэг болохоор тэгээ би бол одоо яг энэ хүмүүсийн зан арин шиг юмыг бол үнэхээр бас урьдчилж таньж мэдэх бол боломж байсангүй. За тэгээ ямар ч байсан ингээд гараад алах яа. За тэгээд гадуур гараад явсан чинь бонжоо нүүр you speak English madam? No English. What is this French? За манайхаа төр хүлээж агаарай. Саяны ингээд энэ нүрээ будцсан эмэгтэй ингээд англиар ярихгүй байгаа шиг би нэг юм хэл усны асуудалтай холбоотой нэг маш чухал нийгмийн хариуцлагын хүрээнд одоо та бүхэнд нэг юм мэдээлэл хүргэх гэсэн. Одоо ингээд ялангуяа гадаадд амьдарч байгаа манай монголчууд маань нэг зүйл дээр их сэтгэл санаа зовниод байгаа. Тэр нь юу вэ гэхлээр нөгөө хүүхэд нь гадаадд ингээд өсчхөр нөгөө монгол хэлээрээ ярьж чадахгүй монгол хэлээ айгүй муу сурсан тийм ээ. Тэгээд энэ монгол хэлээс зөв сайн сураагүй өснөөсөө болж нөгөө монгол сэтгэлгээгүй ийм монгол хүн биш болж өсгөөд байна гэдэг одоо ийм санаа зовнилууд бол айгүй их байдгийг би бас монголчууд их байдаг улсуудаар яваад анзаарсан. Тэгэхээр энэ асуудлыг бол ингээд Tomco MN гэдэг энэ
платформ бол бүрэн шийдэж өгч ингээд чадсан байна. Жишээ нь та одоо Германд амьдардаг юм уу, Швед, Япон, за Солонгос, Англи, Америк ч юм уу те энэ улсуудад хүүхдүүд чинь амьдраад тэгээд энэ хэлээр нь илүү сурцсан бол та монгол хэлийг энэ хэлүүдээр нь заадаг одоо ийм аппликейшн гэсэн үг. Тэгээд энэ яг нөгөө монгол хэлийг ингэж заахдаа нэг юм энэ бол А үсэг, Б үсэг гэдэг ингээд манитийн одоо сурч исэн үеиг шиг биш. Маш юм гоё ухаалгаар ийм тоглоом тоглож байгаа юм шиг хүүхдүүд энэ Томко эмээн рүү ороод ингээд монгол хэлээ сурдаг. Тоглоом тоглож байгаа юм шиг одоо ийм аав ээж гэдгийг чинь үсэглэж биш тийм ээ. Ийм бүхэл үгээр нь нүдлэж ингээд сургадаг ийм маш олон одоо ийм судалгаан дээр суурилсан заах арга зүг шингээсэн. За ийм гоё бас ап байна. Тэгээд энэ мэн бол одоо зөвхөн нөгөө монгол хэл сурдаг хүүхдүүдэд зориулсан ап биш. Мөн бас энэ Монголд байгаа одоо энэ хөдөө орон нутаг сум багт ингээд тийм ээ хүүхдүүдэд ингээд гадаад хэл сургая гэж бодож явал бас мөн энэ Томко эмээнээр дамжуулаад монгол хэлээсээ буцаад гадаад хэл сурах. Гадаадд байгаа монголчууд маань бол хүүхдүүдэд гадаад хэлээс нь монгол хэлийг нь сургал сайжруулах. За ийм гоё платформыг би та бүхэнд танилцуулж байна. Томко цэг эмээн. За ингээд бүгдээрээ бичлэгийн үргэлжлүүлэн үзье. Бүх төрлийн цахилгаан бараг зөвхөн PC Mall-оос. Окей. За ингээд нүрээ будцсан явж байна нэг эмэгтэй ямар өчтэй юм бол. Одоо энэ хэл нэвтрэлцэхэд маш хэцүү л дээ. Ийм юм блэ. Комор гэдэг хэлээр ярьдаг өөрсдийнхөө. За тэгээд Францаар бол ерөнхийдөө бас ярьдаг гэж байгаа. Нөгөө Францын колонд байсан. Тэгээд англи хэл бол ер нь байхгүй юм лээ. За тэгээд би одоо хотын төв хэсэг рүү н орох гээд байгаа. Тэгээд алхах зам дагуу бол бүх юм салам алейкум. Бүх юм таарч байна. Салам алейкум. Сава. За энэ хэд маань нөгөө юуны шашинтай, исламын шашинтай 98% нь бол ислам шашинтай. За ийм улс байгаа. Машалла. За намайг нэг хятад гэж бодоод байх шиг байна л да. Энэ яагаад энэ нүрээ бутсан юм одоо хүмүүс? Салам алейкум. Сая бүрслээ гэдэг над руу үзүүлбэр үзүүлээд байна. За тэгээд энэ ийм юм билээ л дээ. Би нөгөө энэ байрлаж байгаа газрын эзнээс асуусан нийтийн тээврийг дандаа юм такси явж байгаа үз. Тэгээ энэ ч бол ерөөсөө голлог нийтийн тээврийн такси. Гэхдээ таксиг бол нөгөө нэгээрээ барьдаггүй. Ингээд 4-5 зургуулаа нийлээд юм нэг чиглэлд нэг аваа явцдаг штэ тий. Тийм байдлаар бол ингээд нийтийн тээвэр нь тогтцсон юм билээ. Одоо энэ такси ийм жижигхэн ийм машинууд нь одоо бүгд нийтийн тээврийнхаа үүргийг гүйцэтгэж байна гэсэн үг. Мотоцикл нэг харагдахгүй, автобус байхгүй. Тэгээ ерөөсөө л ингээд энэ таксиногаараа бөөндөө нийлээд ингээд яваа сурцгаацсан. За ийм юм билээ. Тэгээ миний хувьд болохоор одоо энэ share такси хуваалцаад ингээд суух гэх юм уу хэд ойлгоцохгүй хаашаа явах юм хэмээн мэдгүй. Тэгээд бол алхаа яваад байгаа. Тэгээ хоёр дэч бол нөгөө алхаж явах нь өөрөө бас нөгөө улс орныг бас яг илүү бодиттой харах мэдэх ийм илүү мэдрэмж авахд илүү зүгээр байдаг юм л да. За тэгээд ийшээ комиссийн хувцснууд хардуур зарж ах шиг байна. Одоо энэ улс маань 800 мянган хүн амтай байхгүй юу? Тэгээд 800 мянгуулаа гэхэд бол энэчээ бол бужигнж штэ. Би ер нь бол захих нь захаар нь дайрчиж байгаа юм байна л да. Төв рүүгээ авахх замд. Тэгээд бол нэлээд бужигнсан байна. Тэгээд за энэ залуу ууралж байна над руу. Яг юу гэж ууралж байгааг нь бол би одоо ойлгохгүй байна. Замдан саад боллоо гэдэг байгаа юм уу? Бичлэг хилээ гэж уулаад байгаа бол сайн мэдэхгүй байна. За тэгээ 800 мянган хүн амтай тэгээд ийм нөгөө арлын жижиг улс болохоор thank you. Арлын жижиг улс болохоор бол ингээд нэлээд шамбарлагдсан юм шиг санагдчих шүү. Чи одоо бүтэн сайн өдөр өнөөдөр хүн багтаа байх хэрэгтэй шүү дээ. Тэгээд бужигнчид юм байна. Би сая энэ нүрээ ингээд бодчаад байдгийн учрыг нь ойлголоо. Энэ банжа ийм юм байна. Одоо ингээд эдэ сан. Тэгээ энэ нүрээ вэксэ
Нүрээ ингэж будчихад байгаа нь шүү дээ тий. Нарнаас хамгаалт юм байна. Гоо сайхны зориулттай. Тэгээ модноосоо нэг юм юу гаргаж авт юм байна л та. Тос. Тэгээ тэр тосоо ингээд холиод түрхчихээр энэ нарнаас арьсаа хамгаалж байгаа гоо сайхны зориултэр юм биш үү? Би одоо янз бүрийн уламжлалт зүйл юм бах гэсэн чинь зүгээр яг гоо сайхандаа анхаарч ингэж нүрээ эмгтээчүүд нь будцсан байгаа юм байна. За тэгээд бас ховор улсад ирснийх нэг юм үндэсний малгайг нь худалдаад авчлаа. Энэ нь исламик малгай гэдэг. Thank you. Salam alaikum. Salam alaikum. Alaikum salam. Yeah. Excuse me. Yeah. Oh yeah. So нэг юм нанслаа. Oh. Yes. Okay. Би бас буруу өмсчөөд байсан юм биш үү? Одоо яг зөв юм байна. Okay, that's right. Thank you sir. Bye bye. За тэгээд ийм сайхан салам алейкум малгайтай болсон. За тэгээд энэ Коморос улс маань бол маш олон тулгамдсан асуудалтай одоо эрчим хүчний асуудал. Жишээ нь өчигдөр намайг нисэх буудлаар байж хаад тог тасарж байгаа байхгүй. Гэхдээ нэг минут хэртээ тас гэж тасраал. Тэгээ буцаад ингээд ирж явах жишээний нийтээр ийм эрчим хүчний асуудалтай, за шатхууны асуудалтай, ядуурл маш өндөр, бас Африкийн нэлээд ядуурл өндөртэй орнуудын нэгт ордог. Тэгээ өөр бос нэг тулгамдсан маш том асуудал байдаг. Тэгээд тэр асуудлаа ингээд шийдээд явж байгаа би үнэхээр бас бахархаж чинь. Тэгээд яг одоо та бүхэнд би харуулах чинь л да. Одоо энэ Коморос улсын хамгийн гоё, тансаг, хамгийн том, хамгийн орчин үеийн ерөөсө ганцхан барилга байгаа. За тэр ганцхан барилга нь юу вэ гэхлээр энэ байна. Вау, гоё ууц. За энэ юу вэ гэхлээр энэ орчин үеийн барилга маань бол имлэг юм байгаамаа. Коморос улсын төв имлэг. Одоо ашиглалтанд ороод ердөө ганцхан жил болох гэж байгаа, арай болоогүй. 2025 оны сүүлээр ашиглалтанд орсон. Тэгээд ингээд ийм том сайхан имлэгтэй болсон байна. Цор ганц том гоё барилга нь орчин үеийн. Тэгээд энэ ийм багхгүй юу, нөгөө асуудал юу вэ гэхлээр нөгөө хумхаа биш зэтэй. Энд чинь нөгөө нэлээд далайн түвшнээс доогуур байдаг. Тэгэхээр нөгөө чиглэг тэгээд шумуул айгүй ихтэй. Тэгээ нөгөө малария хумхаа тий шар чичрэг гэдэг энэ өвчнүүд амар байсан багхгүй. Түүгээрээ нас борлтын тоо энэ төр айгүй өндөр байсан. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ байхгүй. Гэр орондоо төрдөг тий. Тэгээд бол ингээд исламуудын холбоо, ислам шашинтны холбоо, Дэлхийн банк, за ингээд олон улсын байгууллагуудтай хамтраад за ямар ч юм сайхан имлэг байгуулсан байна. Тэгээд нөгөө дүнгиж одоо энэ имлэгийг байгуулад удаагүй байгаа болохоор бас ийм асуудлууд үүсэж байгаа гинэ. Тэр нь юу вэ гэхэлэр нөгөө ажиллах хүч эмч байхгүй. Тэгээд энэ Танзан, Мозамбик энтрээс бас эмчнэр ирж ажилдаг одоогоор. За тэгээд ингээд энэ яг Коморос улсын иргэдийг эн чинь ингээд тоног төхөөрөмждөр ажиллах тийм ээ. За ингээд энэ эмнэлзүүд нь бол сургаад ийм сургалтууд одоо явж байгаа юм байна. Тэгээ ямар ч байсан бол ийм том асуудлаа шийдэжээ. За тэгээд энэ ус маань бол төрийн эргэлтэх олон гардаг ойр ойрхон. За тэгээд асуудал юу вэ гэхээр маш өндөр авилгатай улс юм байгаа. Одоо манай Монгол улсаас 40 байр хойгуур 160 хавцаа явдаг. За манайх чинь 121 гээд ялгаа байхгүй амар авилгатай улс манай Монгол улс. За ийм нэг улс юм байгаамаа. За тэгээд Коморост бол хамгийн өргөн дэлгэр спорт нь бол энэ хөл бөмбөг юм билээ. Тэгээд мэдээж бол нөгөө хүн ам цөөтэй улс болохоор дэлхийд бол гарцсан тийм янз бүрийн спортоор бол амжилт үзүүлж байгаагүй. Харин яг энэ хөл бөмбөгөөрөө бол Афкон гэдэг одоо Африкийн ийм нэгдсэн ийм аврах шалгаруулах тэмцээн явагддаг юм байна л да. Тэгээд тэрэнд бол 2021 онд шүвгийн 16-ны тэр шүвгэрч исэн за ийм бас амжилттай улс юм байна. Тэгээ хөл бөмбөг бол хамгийн гол спорт юм байна. За ингээд яг хотынхон төвд ороод ирлээ. Тэгээ та хэд ер нь энэ байшин барилгуудыг анзаарах юм бол ийм нэг арабын хэв шинжтэй байгаа зөв төрнөөс хойш анзаарахад. Тэгээ яагаад бол ийм байна гэхлээр энд бол эртнээс бол нөгөө Перс, арабууд ирж исэн. Тэгээд ерөнхийдөө исламын соёл бол энэ улсад тэгээд дэлгэрсэн юм байгаа. Эртний нөгөө араб персийн худалдаачдаас одоо үүсэлтэй. За тэгээд дараа нь бол Франц улсын колонд орсон. За тэгээд ер нь энэ Коморос улс маань бол ийм дөрвөн аралтай. За би арлуудын нэрийг хэлье.
Одоо бол би яг энэ Гранд Комор гэдэг аралд нь байгаа юм. Тэгээд Анжуан, Мохоли, Майотто гэдэг ийм 4 аралтай багхгүй юу. Гэхдээ Франц нөгөө колоничлж жагаад тусгаар тогтнолын зөвшөөрөхдөө Майотто гэдэг одоо яг энэ хажууханд байгаа нэг арлын бол чөлөөлөөгүй. Одоо бол Францын газар нутаг тооцогддог. Тэгээ ерөнхийдөө энэ ч бол нөгөө ажилгүйдэл ядуур бол өндөр болохоор залуучууд нь бол ерөнхийдөө тэр энэ хажууд байгаа Майотто гэдэг тэр Францын арал руу бол очиж ингэж амьдрахыг бас их тэмүүлдэг гэж байгаа юм. За ийм учиртай улс байна. За тэгээд мэдээж бол хотынхоо төвд бол хамгийн чухал зүйл нь байгаа. За энэ бол исламын сүм байгаа. Тэгээд өнөөдөр нөгөө бүтэнсэ өдөр болохоор бол энэ сүм маань хаацсан байгаа. За тэгээд энэ ч нэг исламын сүмийн яг л байдаг нөгөө зохион байгуулалт байна. Хөлөө угаадаг тийм ээ. За тэгээд хөлөө угаагаад ийшээгээ орж залбирал үлддэг. Гэхдээ цонхоор нь бол ингээд харагдчих юм билээ. За нэг ийм исламын бас сүм байна. Хамгийн том сүм нь. За сайн уу манайхаа нэг баларсан юм болсон. Өчигдөр манай энэ байрны эзэн над руу нэг ийм постэр явуулсан байхгүй. Тэгээ энийг нь би нөгөө хэлийг ойлгохгүй болохоор нэг нухаж хараагүй. Тэгээд энийг нь л харсан. Зүгээр би чамд маргааш те ингээд машингүй те ингээд газ маз бензиний үнийг эсэргүүцсэн нэг ийм юм болох ч юм уу л гэд би нэг ерөнхий ойлгоцсон. Энийг нь нэг тийм айхтар хэлийг мэдэхгүй болохоор хараагүй байхгүй юу. Тэгээд би өнөө өглөө юу яах вэсэн энэ ойролцоох нэг тосгон руу явах вэсэн загасчдын тосгон руу. Тэгээд хотоос гадуур байхгүй юу. Нэг такситай ингээд байрны эзнээ яриулсан байсан. Тэгсэн чинь нөгөө өглөө болсон чинь нөгөө такси нь явахгүй гэж нь явхаа болцсон гээд. Тэгвэл та тэгээд өөр такситай яриад өгөөчтэй гэдгсэн чинь такси бол одоо ингээд ерөөсөө өнөөдрөөс эхлээд гадуур автобус такси явахгүй гинэ. Тэгээд яг би энэ пострийг нь ингээд дэлгэрүүлээд ингээд харсан чинь эднэрийг сонин эсэргүүцлээ илэрхийлдэг юм байна. Одоо энэ эсэргүүцэл гэдэг чинь уг нь бөөндөө нийлээд жагсаад цуглаач ч юм уу тэ нэг ийм байдлаар эсэргүүцэх ёстой шүү дээ. Тэгсэн чинь одоо энэ хараа саяны пострийг орчуулахаар такси огт явахгүй, автобус огт явахгүй, дэлгүүрүүд ажиллахгүй, ямар ч ажил байхгүй, бүгд зүгээр гэртээ байж ингэж эсэргүүцлээ илэрхийлдэг юм байна. Тэгээд манай энэ байрны эзэн чинь гэр нь энд байхгүй юу? Тэгээ энэ ч нөгөө нэг юм харуул байгаад байсан. Тэгсэн чинь тэр нь хүртэл ажилдаа ээл солигдоо ирдэг хүн өглөө ирээгүй. Энэ дотор бас ингээд ажил хайцсан. Тэгээ ийм нөхцөл байдал үүсээд би ерөөсөө гадуур гарч чадхаа болчиход байна. Ингээ гараа явбал одоо юу ч байхгүй. Ингээд тэгээ би чи ингээ нөгөө хоолунд мунд ресторан гадуур одоо ингээ бүгд хаацсан юм чи яах вүлээ гэд энэ байрны эзэнтэй ирсэн одоо гэр нь энд байгаа. Тэгээд надаа өөрийнхөө одоо гэртээ хийж идэх хоол молноосоо хуваалцаад ингээд зохицуулахар боллоо. Гэхдээ эдгээр бол бас мундаг байх шүү. Ингээд хараа мөнгөө бодоод тийм ээ. Одоо такси бол надтай явуул явчих штэ ингээд тий хотоос гадуур юм чинь. Тэгтэл яг бүгд ингээд хаялаа бол хинч юу ч хийхгүй нам гэртээ хөвтгийг ихтэл бүгд ингээд хөвтөж нэгдэж чаддаг бас ийм мундаг болсон юм байна. Тэгээ энэ саяны пост дээр бас байгаа үг нь 3 сард багш нар нь ингэж ажиллаа хайж исэн юм байна. Дараа нь сувлагч нар ингээд эмчнэр ажиллаа хайж исэн юм байна. 4 сарын болов 3 сарын дараа нь гэхээр те. За тэгээ өнөөдөр бол ингээд эдийн засгийг бүхэлд нь ингэж боомлж байгаа юм. Бензиний үнэ эсэргүүцээд хинч ажил хийхгүй бүгд гэртээ өвтцээ. Тэгээ аргагүй бензиний үнэ чинь Монгол мөнгөөр бараг 11-2 мянга болчихж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд бодохоор чи амар байгаа үстэй. Тэгээд ийм жижигхэн эдийн засгтай улс. За тэгээд энэ бол эсэргүүцлийг нь бол би ингээд одоо үнэлж хүндэлж байна. Дээр нь би бас нөгөөдөр нисэх буудлын руу явна. Тэгээд нөгөө маш их санаа зовоод бас түрүү уулзаад хэлсэн байхгүй юу. Одоо би чи ингээд нисэх буудлын чинээс бараг 20 км-ийн цаана байгаа ингээд нисэх буудлынханд ажиллаа хийчихвэл хэрвээ ингээд такси явахгүй бол би одоо энэ улсаас бүр ингээд явж чадахгүй болох хэмжээнд хүрэх гээд байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн хэрн түрүү над руу нэг юм хариу бичсэн. Тэгээ энэ холбооныхон бол ингэж хэлсэн. Нисэх буудлын руу явах бол такси макси бол блоклогдохгүй ингээд асуудалгүй гэж тэгж байгаа юм байна. Тэгэхээр ямар ч хэсэн нэг энэ улсаас бол гарч явах бол асуудалгүй юм шиг байна. За тэгээд одоо энэ улсын бичлэгийг энэ хүрээд өндөрлөхөөс өөр ямар ч аргагүй боллоо. Тэгээд та бүхэн шууд залгаад Мавритас улсын бичлэгийг үзээрэй. За сайн байцгаана уу. Ингээд Африк ТV-ийн одоо яг Африкт нэрээ байгаад байна уу үгүй юу гэж бодохоор нэгэн улсад ирлээ. Тэгээд энэ улс маань бол Мавритас буюу одоо Маврик улсад ирсэн байна. Ингээд энэтхэгийн далайд байрладаг.
За тэгээд өчигдөр ирээд сайхан унтаж амраад өнөөдөр ингээд гадуур гарах чинь тэгээд миний байрлаж байгаа байр маань гоё юм бассейнтэй. За тэгээд яг энэ хажууд одоо манай энэ байрны эзэд байгаа л та. Тэгээд яг ингээд хөршин бий байхгүй юу? Ингээд энэ хажуудлынхаа гэрийг ингэж дундуур нь хуваагаад тэгээд энэ хэсгээ бол ингээд гадны иргэд ирэх юм бол одоо мань мичиг те ингээд ирж байгаа хүмүүст бол түрээс сэлдэг юм байна бүкинг дээр тавиад. За тэгээд гараад явхаар манай энэ хав бол ийм байгаа. Орчин бол их гоё. Тийм цэвэрхэн, цэмцгэр, тийм ээ. Гялцал их гоё ийм орчин байгаад байгаа. За тэгээ ямар ч үсэн бүгдээрээ дөнгөж эхэлж байна. Тэгээ сайхан хот мот руу н ороод, хотын төв рүү н ороод, ард түмэн дунд нь ороод. За ингээд яг ямар хуулс байдгийм бэ гэдгийг бол бодтойгоор нь харах ёстой юм аа. За тэгээд энд бас стоп гэд бичсэн байхыг бодоход энийг би автобусны буудал гэж ойлголоо. Тэгээ яг ер нь шууд бол зам дээрээ зогсож аваад явдгийн юм шиг байна л та. Тэгээд эн чинь нэг арлын ус жижиг газар нутагтай. За тэгэхээр бол бас нэлээд иймэрхүү асуудлууд байх бахаа л гэж би бодож чинь. За тэгээ автобус ирэх ямар ч байсан. За автобус нь ийм Ашок Лейланд гэдэг энэтхэг автобуснууд байгаа үз. Тэгээд ер нь ингээд таад орж ирээд харуул дандаа энэтхэг сарайтай хүмүүс байгаа. Тэгээд яагаад гэдгийг би буучаагаад том утгад тайлбарлаа. Thank you. За тэгээд автобусанд бол юу яадаг юм байна? Ийм бэлэн мөнгө авч тасалбар хураадаг кондуктортай. За ийм автобус байна. Эдний мөнгөний тэмдэгт нь бол энэ Backdrop Mauritius гэсэн за ийм мөнгөний тэмдэгттэй улс байгаа. За ингээд нийслэл хоттоо буугаад ирлээ. Тэгээд энэ автобусны бараг вокзал юм биш үү? Ингээ автобуснууд ямар ч энд ирж нийслэл хотод зогсдог юм байна. Тэгээд ийшээгээ ингээд ороод ирэнгүүт нэг тийм энэтхэгт байгаа юм шиг эсвэл одоо нэг юм Шри-Ланка тийм ээ энтерт байгаа юм шиг Непалд байгаа юм шиг нэг ийм мэдрэмж бол шууд одоо хотод буугаад дөнгөж одоо алхаад эхлэхэд надад мэдрэгч чинь тийм нэлээд ийм бужигсан газар байдаг юм байна. За тэгээд одоо би эхлээд энэ Mauritius одоо улсын үүсэл гарлыг нь тайлбарлая. За монголчууд бид нар бол Mauritius биш Maverick гэж хэлэх юм билээ шүү. Одоо Maverick улс гэсэн үг. За анх бол яг одоо энэ арлын улс дээр буюу арал дээр бол хүн амьдарч байгаагүй. Үүсэл гарал хамгийн анх бол. За тэгээд ерөнхийдөө бол энэ далайн бомб загасчд тийм ээ. Ерөнхийдөө энэ арал дээр ингэж бууж зогсож амраад тэгээд ингээ хөдөлдөг зүгээр ийм газар байсан. Яг анх бол хүмүүс үүсээгүй улс байгаагүй. За тэгээ хамгийн ихэнд бол галландууд эзэмшиж эхэлсэн энэ арлыг. За тэгээд галландуудын дараа Францууд энэ арлыг эзэмшиж эхэлсэн. Тэгээ Францууд юу хийсэн бэ гэхлээр Африкаас бахан нөгөө боолууд авчирдгаараа ачаад за тэгээд бол нөгөө чихрийн нишин гинтэр бол энчээ тариалж эхэлсэн байдаг. За тэгээд Францын дараа бол Англи энэ арлыг эзэмшсэн. Одоо боолын нийгэм нурж унаад тэгээ боолчлыг халаад тэгээд англиуд бол юу хийж ирсэн бэ гэхлээр энэтхгээс баахан одоо ажилчид авчираад тэгээ энэчээ бол бас нөгөө чихрийн нишин мишинг үйлдвэрлэл хөдөө аж ахуй газар тариалан эхэлж ирсэн. За тэгэнгүүт тэр энэтхгээс ирсэн 500 гаруй мянган энэтхэг ажилтнууд ерөнхийдөө энэ улсад үлдсэн гэсэн үг. Энэчээ үлдээд тэгээс үлдээ энэ нөгөө нэг юм тусгаар тогтносон улс болоод за тийм учраас ингээд нэг энэтхэгт явж байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгээд хүн амын бүтцийг нь аваад үзэх юм бол сая 300 мянган хүн амтай. За үүний бол ингээд 70% нь бол ерөөсөө яг ийм одоо энэтхэг хүмүүс гарлна. Энэтхэг гаралтай. Тэгтээ бол Франц хэлээр ярьдаг. Англи хэл бол бас нийтлэг. Голлох хэл нь бол крол Франц хэлээр ярьдаг. За ийм хүмүүс байгаа. За тэгээ 70% нь энэтхэг, 20% нь бол одоо яг нөгөө Француудын Африкаас авчирсан яг хар эрстэй Африк хүмүүс. За тэгээд үлдсэн 10% нь бол үндсэндээ бол ингээд энэ хятадууд тий одоо тухайн үед бас ингээд энэ ч нөгөө худалдаа 8 ирэхээр
хийхээр хятадууд ирж ийчтэй дэлгүүр хошоо мөршөө ажиллуулаад тэгээд тэр жигтэй энэ ч ингээд ийм иргэн болцохоцоо. За ийм одоо олон үндэстний үлгий ийм нутаг байна. За тэгээд сая 300 мянган хөө амтай улс гэхэд бол ер нь ийм бас нэлийн бужигнсан газар шүү дээ. Би бас ингээд ажиллахад энэ тэнд ийм ойчилсан юмнууд айгүй их байгаа тийм. Энд бас ингээд ойчлоод жоо ойчлоо зогссон байна л да. Валют харилцаал юм шиг байна. Ямар ч үсэн ингээд ойчилцооцсон юмнууд бас харагдаад энэ түрүү автобусаар явхад бас нэлээ харагдсан. За энэ махны хэсэг рүү норж ирж байна. Тэгээд махны үнийг нь сонирхож байна. Hello sir. Are they beef? Beef. How much is 1 kg? Starting was from 320 to 600, 700. 400-аас 600 гэдэг чинь юу вэ? Чинь 25,000-аас 45,000-ын хооронд үхрийн мах нь яагаад ийм арлын улс дээр ийм хямд байдаг вүлээ? Where are they importing from? India, South Africa. India, South Africa. Kenya, Namibia. Australia also. Australia also. Okay, thank you sir. За үхрийн мах бол ер нь хямд байна шүү дээ. Ийм арлын улс төр. Тэгээ ер нь энд бол ийм юм байна. Амьдралын үртэг бол гайгүй юм байна. Ягаад гэвэл би ч нөгөө нэг юугаар нь баримжаалаад байгаа байхгүй энэ ингээд 9 үнэлгээтэй ийм хоноглох газар захиалахад тэр одоо буудал юуны үн бол ерөнхийдөө басны сүр болчдгийн шүү. Хүнсний ногоо могоноос бусд нь бол ерөнхийдөө импортын. Тэгээ мах бол одоо жишээ нь ийм жижиг газар нутагтай арлын улс гэхэд бол маш боломжийн үнэтэй байна. Тэгээд энэтхэг Өмнөд Африкийн интерес ирдэг гэдэг чинь энэтгэхгүй ч үхрийн мах иддэггүй шүү дээ тий. Тэгээд бас тэнчэнээс хямд мах орж ирээд идэх юм болов. За би нэг өглөө гарахдаа 2 өндөгнөөс өөр юм идээгүй. Тэгээд ийм хоол авч идчихэж энэ нэг Монгол мөнгөөр 16,000 хавцаа болж байгаа. Hello sir. Are you Mauritius? Are you Mauritius? Okay, okay. And sir, how is life here? It's my first day. How is life here? How is life here? Yeah. Expensive? Oh. But is the life good, right? Good and the mix it. Okay, okay. Thank you. I hope it's very delicious. Хоёр хоол байна уу? За тэгээд би түрүү хэлсэн нөгөө эртээр үед ирж 8 худалдаа хийж байгаад 1800 оны үед хятадууд тэгээд тэр хятадууд нь ичээнэ ингээд үлдээд ингээд энэ арлыг улс болоход нь иргэдэн болцгооцсон тий. Одоо 10% нь нийт ард иргэдээ тэгээд энэчээ бас ийм хятад таун, China таун байгуулсан байна. Ер нь бол энэ хятадууд бол юу шүү дээ. Ингээ хаа очсон улстай бол их тийм бүлэрхүү байдаг тийм ээ. Заавал нэг таун маавн байгуулцдаг юм таунсаг хүмүүс байдаг. За ингээд China таун руу орж ирлээ. Хан Yi, King Li, Ki Song энтергээд бичсэн. За ингээд хятад ханз манзаараа бас бичсэн иймэрхүү орчноор эхэлж байна. За тэгэл мэдээд сайхан нөгөө улаан дэнлүүнүүд. Hello. Are you Mauritius, madam? Mauritius. Are you Mauritius? Okay, thank you. За энэ хятад гаралтай ихч байна. Тэгээд улаан дэнлүүнүүд бол ингээд энэ чи битүү өргөгдсөн. Ерөөсөө л тэгэл яг хятадд байгаа юм шиг ийм мэдрэмж төрж байна. За тэгээд энд бол ингээд л одоо хятадын нөгөө соёл тэр чигтээ ингээд харагдаж байна тийм ээ. Энд хотпот хятад ресторанууд дүүрэн байна. Тэгээд ерөнхийдөө бол ингээд энэ нөгөө олон соёл холилдсон, олон шашин холилдсон одоо ийм улс. Тэгээд энд бас ингээд нөгөө Франц гаралтай маш цөөхөн хүмүүс байдаг гэж байгаа. Хүү амынх нь бараг 1-2% эзэлдэг. Тэгээд тэд нар нь бол ерөнхийдөө энэ улстай хамгийн чинэлэг баян хүмүүс нь бол байдаг юм билээ. За тэгээд China Town-ы маань төгсгөлийн хэсэг нь энд ирж байна. Тэгээ юу юм бэ штэ? Ерөөсөө 300-400 метрийн л юм урт юм байна. Яг энэ China Town нь тийм том хороолол биш. Ингээд төгсгөлийн хаалган гараад ирж байгаа байхгүй юу? Тэгээ зүгээр би юу гэж ойлгож ийн гэхлээр
Энэ бол тийм ээ. За ямар ч үсэн хүн амын 10% үндэстнүүд бид нар бол ингээд хятад үндэстэй шүү гэдгээ ямар ч үсэн ингэж батлан харуулж байгаа ийм таван байна. Hello. Yeah. Are you Mauritius? Mauritius? Yes. Oh, yeah. How are you? I'm good, you. I'm coming here the first time and also second day. Okay. Yes, can you give me some information about your Go country? to Monswasi. It's the best beach you can. Best beach? Yes, Yeah. Monswasi. It's in the north. Yeah. Yeah. Okay, is this your shop? No, it's market? not mine. I can Oh, do- okay. do the Thank you, my friend. Okay. Thank you. За тэгээд хотынхон төвийн энэ хэсэгт нь ирээд ингээд яг энэ хэсгийг нь ингээд харахаар нэг тийм Малай зэнтэрч байгаа юм шиг тийм ээ. Нэг зүүн Азийн оронд ч байгаа юм шиг нэг тийм сонирхолтой улс байна шүү. За тэгээд яг энэ Маврик улс маань бол эдийн засгийн хувьд бол тун дажгүй улс. За сая 300 мянган хүн амтай мөртлөө яг сая 300 мянга гаруй жилдээ жуулчин хүлээж авдаг. За ийм жуулчны орлого бол маш өндөр. Тэгээд дийлэнхтэй бол Европоос жуулчид ирдэг. За үүний цаадах яг үнэн хэрэгтэй хамгийн том гол орлого бол эднэр байна. Африка банк, SPM гээд юу вэ гэхээр энэ Маврик улс маань бас нөгөө офшор ийм бүс улс гэсэн үг. Тэгээ 2020 онд бол бүр саарал жагсаалтанд ороод ФАТФ-ийн тэгээд одоо арай жоохон нөгөө хууль мөл эрх зүйгээ өөрчилж байгаа. Тэгээ ерөнхийдөө бол гадны мөнгийг өөрчлөндөө их сайн татаж чаддаг улс гэсэн үг. Банк санхүүгийн үйлчилгээ нь нууцлал маш өндөр. Тэгээ гадагшаага бол ингэж дотоод нөгөө санхүүгийн мэдээлэл тайлангаа бол тайлгнах нь бага нууцлал сайтай байдаг. Тэгээд яг нөгөө энэ одоо энэ хажууч нөгөө Африкийн улсууд байгаа шүү дээ. Этиоп, Сомалигаас эхлээд тэгээ Африкийн улсууд руу ерөнхийдөө хөрөнгө оруулалт хийх гэж байгаа. Африкийн улсуудад үйл ажиллагаа явуулах гэж байгаа одоо гадаадын компаниуд энд нөгөө нэг татврын болон санхүүгийн таатай орчин байдаг учраас энчээ ирж компани байгуулад Африкийн улсууд руу бизнес хийдэг. Толгой компани энд ногтлаа шиг ийшээ хуваарлагддаг гэсэн үг. За энэ бол яг үнэндээ бол хамгийн гол мөнгө олдог зүйл юм байгаа. Тэгээд зөвхөн одоо энэ аялал жуулчлалд офшороос гадна эднийх чинь нэхмэл хувцас үйлдвэрлэж Европ руу экспортлдог IT-ийн аутсорсинг үйлчилгээнүүд бас яг нөгөө энэтхэгийн нэг юм загвар байдаг шүү дээ. IT-гаар аутсорсинг үйлчилгээ үзүүлдэг. За тийм гэх үйлчилгээгээр зэрэг одоо юм маш олон төрөлжсөн байдлаар орлого олдог. За ийм бас мундаг улс юм байгаа. Тэгээд ер нь бол ийм ардын жижиг бусад бас улсуудтай харьцуулахад ер нь хамаагүй бол өөр байгаа нь ингээд эрс мэдэгдэж байгаа улс ер нь ингээд яг төвөөр нь явхад бол за захаар нь бол мэдээж тэгэл ингээд бужигсан альч улс л тийм байдаг. За одоо би ингээд төрийн ордных нь урд ирсэн байна. Тэгээд сайхан ингээд туг далбаагаа мандуулсан. Тэгээд энэ улс бол парламентын засаглалтай ардчилсан улс. Тэгээд нийтдээ бол 70 их хурлын гишүүнтэй. Гэхдээ 62 их хурлын гишүүн сонгогддог. Сонирн багц 62 их хурлын гишүүн сонгогддог. Гэхдээ 70 их хурлын гишүүнтэйгээд яагаад тэгдэг вэ гэхээр 5 жил тутамд одоо нэг удаагийн сонгуул болно. Улсын их хурлын сонгуул. За тэгэнгүүтэр сонгуулийн үр дүн гарсны дараа ингэдэг юм байна л та нөгөө аль одоо үндэстэнгээс нь тийм ээ энэтхэг байна уу, Африк байна уу, нөгөө хятад байна уу, Европ аль нь дутуу байна, аль шашных нь дутуу байна, аль үндэстэн дутуу байна гэдгийг нь харж агаад тэгэнгүүтээ бол ингээд хамгийн одоо цөөх болсон тэр шашин башин гарал үүсэлтийнхаа төлөөллийг нөхөд ардаас 8 гишүүн оруулаад ирд юм байна. Ингээд нийтдээ 70 гишүүнтэй тэгээд төрийн ордон бол үнэхээр даруй төлөв юм аа. Маш даруухан. За тэгээд энэ улсыг бас магтахад бол одоо авилгын индексээр Монгол улсаас 70 гаруй байр урагшаа. Ийм урагшаа байдаг. Ерөнхийдөө бол авилгагүй улс. За тэгээд авилгагүй улс учраас бол энэ улсад ингээд гадаад компаниуд итгэж орж ирээд энэ санхүүгийн таатай нөхцөлд бол компаниудаа байгуулад энэ улс эдийн засгийн сайхан өсөөд байна. Хоёр дахь болохоор хүний хөгжлийн индекс. За мөн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн орлогын төрөөр бол Монголоос бараг 2 дахин өндөр одоо ийм орлоготой. За ийм улс юм байгаа юм.
Тэгээд бол ерөнхийдөө ингээд Африк дотроо бол хамгийн одоо үлгэр жишээ тогтвортой парламенттэй солонгосон эдийн засагтай тийм ээ хүний хөгжил өндөр. За ийм бол шилдэг одоо улсуудын тоонд орж байгаа. За ийм мундаг улс байна. Түрүүн гадаа нөгөө мөнгө солих цэг дээр амар очтой байсан шүү дээ. Одоо болохоор энэ ATM-үүд дээр бас ингээд амар очтой байх юм. Тэгээд яагаад ийм мөнгө солих цэг болон ATM ийм амар очтой байгаа юм бол би интернетээс хайгаад учрыг олохгүй. Тэгээд энд мэддэг хүн байвал доор комментэр бичээр ингээд айгүй урт учир ингээд ATM болон валют солих цэг дээр байгаад их юм. За одоо би ингээд Маврик улсын хамгийн чухал үүсгэн байгуулагдсан түүхэн газар ирсэн байна. Тэгээд би өмнө хэлсэн шүү дээ тийм ээ. Энд ингээд Африкаас боолгууд авчираад дээр нь боолчлын нийгэм дуусны дараа англичууд энэтхгээс нөгөө гэрээт ажилтнууд авчирсан гэд. Тэгээ яг тэр авчирсан гэрээт ажилтнуудыг энэтхгүүдийг энд бүртгэдэг байсан юм байна. Одоо энд ингээд нэг юм тойрог офис контор маягийн зүйл байгаа. За энэ ч ингээд бүртгэдэг байсан юм байна. Тэгээд тухайн үед энэтхгээс яг ямар хүмүүсийг илүүтэйгээр авчирдаг байсан бэ гэвэл хамгийн одоо ядуу зүдүү тийм ээ. Одоо ийм хүмүүсийг л ерөнхийдөө энд авчирч үндсэндээ бол ингээд хөдөлмөрийн мүлжлэг хийж исэн гэж бол үзэж байгаа. 1800-аас 1900 оны хооронд гэсэн үг. Тэгээ өдрийн нэг юм нэг рупигийн цалинтай. Тэгэл энэ ч ингээл энэтхгүүдийг жихрийн шиг мишинг ингээл юм дээр их ажиллуулж ийжилтэй. Тэгээд яг хуу хожимоо бол ингээд одоо ингээд тэр энэтхгийг ирсэн хүмүүсийн үр сад бол тий энэ ч бол бас ингээд дажгүй сайхан өсчихсэн дажгүй юм улсад бол бас амьдарч байгаа юм байна. За одоо Портлус хотын жуулчид хамгийн гол цуглаж ирдэг газар нь хурч ирээд байна. Одоо Waterfront гэдэг энүүгээр ингээд дүүрэн ресторанууд байдаг юм байна. Тэгээд ийшээ ингээд харвал бас казино энэ төр байна л та. Тэгээд ийм гоё худалдааны маягийн ийм гудамжтай юм байна. Тэгээд энд ирдэг жуулчдыг улс твээр нь англиад харах юм бол ерөнхийдөө бол нийт одоо жилд ирж байгаа жуулчдын 60% нь Европоос байдаг. Тэгээд та хэд одоо энэ зурж өнгөрч байгаа хүмүүсийг харуул энэ хаваар бол ингээд Европод бол маш их харагдана. За тэгээд энэтхгээс мөн бас 20% нэрт юм байна. 60% нь бол Европ, за 20% нь бол энэтхэг. За тэгээд үлдсэн нь бол ингээд бусад улс гэсэн байдлаар ийм байт юм байна. За тэгээд энэ бол одоо миний Африкийн улсад хамгийн анх удаа харж байгаа ийм гоё орчин үеийн рэлвэй байгаа. Хот хооронд явдаг. Кури Пеп би нэрийг мартчихлаа. Тийм хот руу явдаг. Тэгээ өөртөө бол энийг нөгөө яг нэрлэхдээ бол метро гэж нэрлэж байгаа. Тэгээд энэ мэн бол нөгөө яг нөгөө сабвей газар доогуур бол явдаг биш. Гэхдээ бол энэ Кури Пеп гээд хот руу явдаг. Яг ийм нэг шугамын бас за ийм гоё рэлвэйтэй анхны одоо миний харж байгаа Африкийн улс байна. Энд ихтэй үнэхээр сонирхолтой юм ба. Ерөөсөө л 5-6 минут алхаад гинт ингээд Малайз, Сингапур шиг нэг тийм орчин руу яваад орчин. За тэгэл тэнцэнээсээ дахиад ерөөсөө 5-6 минут алхангууд ингээд одоо Бангладеш ч байгаа юм шиг тий. Эсвэл Непалч байгаа юм шиг нэг ийм орчин руу яваад орчин. Ерөөсөө одоо энэ цаахан байгаа штэ нөгөө нэг гоё цэвэрхэн түн байна. Тэгэл дахиад нэг 6-7 минут алхангууд гинт ингээл юм лаг ресторантай Европ жуулчид амир их явсан газар руу яваад орчдөг. Дахиад 5-6 минут явгууд гинт баахан хятад хороод хятадд байгаа юм шиг орчин руу яваад орчдөг. Тэгээд ерөөсөө 5-6 минут ингээл алхахад орчин нь юм айгу огцом солигдох гэдэг айгу сонирхолтой юм байна. За ингээд автобус маань ирсэн. Нэлээд очерт болуулаад ихэж орж байна. Тэгээд ер нь бол яг энэ нийслэл хотыг бүрэн үзье гэх юм бол 2 цаг ингээл алхахад бол бүтэн тойрчих юм билээ. За багтах нь үеч одоо хүүхэд байгаад нэг автобусд ингээд багтахгүй чихтэй ингээд явдаг юм шиг лээ. Гайгүй юм шиг байна. Тэгээд ажил улсын юм автобусаар нь явахыг сонирхолтой байдаг шүү дээ. Яг ингээд ард түмэн дунд нь ороод дан ашиг нь нэтрээ тэг. Хэдэл одоо нэг юм яриад хоорондоо
марцгнаад инээлтэд байна. Жолоочтой. За тэгээд нэг юм арт хүн байна. За манайхаа тэгээд энэ улсад ирэх юм бол ийм далайн үйлчлэгээнүүд бүгд байгаа юм билэ. Сайхан ийм круиз туурууд тий. За тэгээд ийм сабмарин гэдэг чинь нөгөө далаа доогоор явдаг. За тэрний аялал. За тэгээд лишигээ энэ арслан марслантай хамт алхах, малхах, за мотоо унах, юугаар нисэх тий. Хеликоптероор нисэх, шүхрээр буух гэл нөгөө далайн эргийн бүх үйлчлэгээнүүд бол байгаа юм билээ. Тэгээ өнөөдөр би нөгөө энэ машин түрээслэхээр боллоо л доо. Тэгээ 2 хоногийн $80 түрээсэлт юм байна. Бас харьцангуй гайгүй юм байна шүү дээ. Тэгэхээр ингээд машин түрээслээд энэ нөгөө байгалийн гоё газар руу явъя гэж бодлоо. Тэгээ автобус бол айгүй хэцүү юм байна. Тэгэхээр 2 хоног машин түрээслээд тэгээ одоо бүгдээрээ байгалийн үзэсгэлэн газруудаар явцгаая. За ингээд миний машин маань ирлээ. За энэ бол Suzuki Swift гэдэг. За ийм машинтай 2 хоног явах нэ. Йоо чи буруу гарын дүрмтэй байхгүй юу? Ямар эвгүй юм бэ? Нилээн толгой ажиллаж машин барих юм байна. Байнгын зүүн гар талаа барь, зүүн гар талаа барь гэж өөртөө сануулахгүй болохгүй юм байна. За одоо би ингээд 74 км явсны дараа маш гоё үзэсгэлэнтэй 7 өнгийн газар очих нэ. Эдний бүх колонкууд нь энэ Indian Oil гэдэг энэтхэгийн колонкууд байна л та. Тэгээд литр бензин миний баримжаагаар 64 гэдэг чинь 5,000 гаруй төгрөгийн үнэтэй байдаг юм байна. За тэгээд ийм хурдны зам бас энэ дотор байдаг юм байна шүү дээ. Тэгээд байгаль нь бол ингээд замд бол явхад айгүй гоё юм байна өө. Ном ногоон цэв цэвэрх. Ер нь бол их гоё таалагдж шүү. За 74 км давхиж нөгөө газар ирлээ. Тэгээд энэ юун дээр их гоё ярагдаад ирсэн юм ааг нь. Нэтээс зургийг харахаар тэгээд яг ирээд харахаар бол ийм яг 7 өнгө байна уугүй юу. Тэгээд элс чим шиг байна л да. Тэгээд энэ яг юу вэ гэхлээр энэ нөгөө галтуулын итвэхтэй бүс байсан байхгүй юу. Тэгээд энэ ч бол нөгөө галтуул нь унтраад тэгээд ингээд химийн урвалууд явагдаад тэгээд ийм өнгөтэй болсон юм билээ. Гэтэ давгүй. Би бол гэтэ яг нөгөө нэх гоё биш юм ингээл хөөс та ямар гоё юм бэ, гоё газар ирлээ мэлээ гэж худлаад тэгж ирээсэ чаддгүй ба. Гэтэ давгүй. Баг зэрэг таалагдлаа. За яг дээрээс нь ингээд харах юм бол арай өнгөн жоохон тод харагддаг юм байна. За ингээд одоо би энд ойрхон бас 10 км-ийн зайтай нэг хүрхрээ байгаа юм билээ. За тэрийг очиж үзье да. За одоо нөгөө хүрхрээн дээр ирсэн байна. За ингээд харцгаая. За нэг 100 м-ийн өндрөөс урсдаг гинэ. За тэгээд ийм сайхан хүрхрээ байна. За энэ бол давгүй сайхан таалагдлаа. Чүм одоо юу сүртэй ч юм уу? Match. My daughter is America, Washington DC хэмээ одоо 2 дахь өдрийнхөө өглөө бол нэлээ нөгөө буруу урсгалтай дасан зөгцсөн. Тэгээд бас нутгийн ард түмэнтэй зам дээр хэрэлдэх хэмжээний буруу урсгалтай зам дээр машин барьдаг болчиход байна. За одоо ингээд би өчигдөр баруун зүг рүү явсан бол өнөөдөр зүүн зүгийнх нь бас байгалийн сайхантай танилцахаар явж байна. За ингээд тонгодохгүй Монгол бороо нэгэн газар очноо. Тэгээд тэнцэнээс бичлэгээ өргөжлүүлье. За ингээд өнөөдрийн эхний гоё газар ирлээ. Цэрэрэн. За энэ бол юу вэ гэхлээр галтуулын тогоо юм байгаа. Тэгээ одоо бол ингээд цэцэг навч ногоо ургаад ийм сайхан болцсон. Харахад бол ийм галтуулын тогоо гэж мэдэгдэхэргүй. За гол утга учир нь юундаа байна гэхлээр хамгийн анх бол одоо энэ Mauritius гэдэг ийм газар нутаг байхгүй ийм далаа байсан. Тэгээд яг хамгийн анх энэ галтууд идэвхтэй байхдаа ингээд буцлаад ингээд лавууд гарч эхэлсэн юм байна л та. Далай доор. Тэгээ олон сая жилийн туршид бол ингээд энэ лав ингээд зузаарч ингээд явсаар байгаа. Тэгээд бол энэ арал үүссэн гэдэг одоо шинжлэх ухааны ийм баталгаатай юм байна л да. Тэгээ одоо энэ ингээд яг сайхан ийм ногоон байгаль болцсон байгаа үстэй. За тэгээ ийм учраас бол яг энэ галтуулыг бол үзэх ёстой гоё зүйл гэж үздэг юм байна. За гоё байлаа. За ингээд Mauritius улсын
Гранд Бассин гэдэг одоо хин дүүгэн шашны хамгийн том ариун мөрөглийн газар ирсэн байна. Тэгээд энд бол 6 гартай Шива бурхан байна. Тэгээд би бол Шива бурхан гэж яг өндөө хүүхэд байхдаа ийм Шиваг Сеган дээр Mortal Kombat дээр л ийм Шива гэдэг үгийг мэдчихсэн. Тэгээд энэ бол их том юм хиндүү шашны бурхан юм билээ. Тэгээд энэтхгүүд маань бол үхрийг дээдэлдэг. Та бүхэн миний энэтхгийн бичлэгээс үзчихсэн баг. Тэгээд яг тэр соёлын ч гэсэн энэ Маврик улсад бол бас байж байна. Сүрлэг бурхан биш шүү. Энэ бурхан нь маш өндөр юм байна. За тэгээд чи энэтхгийг жуулчаад бол эсвэл нутгийн иргэч юм болов. За энд бол ямар ч мөргөл үлдээд байна. За доорч муу байдал бас ингээл шашны мөргөлийн зан үйл явсаар байна. За дотроо бас ийм сүм байгаа. Тэгээ сүмийн мэн доторх бол их гоё үнэртэй тоглог сүм байна. За тэгээд энэ одоо бурхтууд нь л байх гэж би бодож байна. За тэгээд ийм бурхтууд байхаас гадна ийшээгээ ийм гоё нууртай юм байна. Тэгээ ингээ нуураа тойроод гоё салхилаад алхвал бас цаашаага хин дүүгийн сүмдүүд зөндөө байгаа юм байна л да. Их гоё амгалан тийм гоё орчин байна. Яг энэ хэсэг бол. За тэгээд ерөнхийдөө бол та хэд маань ингээд Мавритус буюу Маврик улсад ирэх юм бол юм бол нэх үнэтэй биш. Хоол унд монд хоноглох байр. За тэгээд ард иргэд нь бол маш сайхан найрсаг тусламжтай. Тэгээ жуулчдад бол их илэгтэй. Дээр нь нөгөө юм авилгагүй энэ төр улс болохоор машин түрээслээд явчвал хамаагүй амар юм байна. Энэ автобус нь нэг тийм энэ чиглэлүүдэд хөгжөөгүй. Тэгээ хөө ам цөөхөн жижиг болохоор тийм байдаг баг л та. Тэгээд машин түрээслэл ингээд явхад бол асуудалгүй. Тэгээ нөгөө авилгагүй улс болохоор энэ машин түрээслэхэд бол асуудалгүй байдаг шүү дээ. Ингээд цагдаа магдаа төвөг болохгүй янз бүрийн осол аваар боллоо гэхэд хууль нь шударга ажиллана те авилгагүй улс. За тийм болохоор бол ингээд энэ улсад бас би бол эрхийг үрээлж чинь үнэхээр надад маш их таалагдлаа. За ингээд энэ удаагийн бичлэгээ өндөрлөе. Дараагийн улстай уулзцаая.